За бүгдээрээ сайн байцгаана уу. За Балкан нэлээд удаан хугацаанд бичлэг ерөөсөө хийсэнгүү. Тэгээд ямарсан энд бичлэгээрээ та нартайгаа уулзж байгаа та үнэхээр их баяртай байна. За тэгээд энэ их удаан хугацаанд турш одоо юу хийж амжуулваа гэдэг талаар та бүхэнтэйгээ хуваалцъя. Бас та бүхний харж байгаачлан манай найз Бацэцэг Багийн маань натаа бичлэг хийгээ сууж байна. Сууж байна. За тэгэхээр өнөөдөр бид хоёр юуны талаар ярилцах гэж байгаа вэ гэхлээр бид хоёр хоёулаа ээж болсон байгаа. Манай найз маань бол шинхэн ээж байна. За би бол одоо хоёр дахь хүүхэдтэй байна. Аахгүй хоёр дахь хүүхэдтэй одоо өлгөдөж байгаа 4 сар болж байгаа. Байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд ерөөсөө яагаад завгүй байсан бичлэг хийхгүй байсан бэ гэхлээр ийм л шалтгаантай байхгүй юу? За тэгээд өнөөдөр бид хоёр юуны талаар ярилцгаа гэхлээр ерөнхийдөө анх ээж болсон сэтгэл болон за тэгээд өөрийн талаар ярмаар байна. Өөр тэгэл яг ээж болол тэгэл амьдралын талаар яриад. Ээж болсон амьдралын талаар яриад та тийм. Ээж болсон сэтгэгдэл за тэгээд юу даун туулж байгаа вэ? Тэгээ юу даун туулж байна гэдэг талаар та бүхэнд хаваалцъя. За эхний асуулт. За. Юуны талаар ярих вэ? Ээж болсон сэтгэгдэл. За тэгвэл би их асууя. Хамгийн анх ээж боллоод дөнгөж ингээд төрөөл хүүхдээ ингээд ингэдэ тэрвэрдэг шүү дээ. Тэгэхэд төрсөн сэтгэлээс аваад хамгийн анх тэгээ ингэсэн яг ингээл нөгөө ингээд түргэд амар хэцүү байгаа шүү дээ тий. Тэгэл яг төрөөл ингээл хүүхд маань уйлал тэгэл нөгөө өвдөлт ингээл бүр юу өвдөх яна би ингээл хүүхдтэй олчлоо гэсэн тийм мэдрэмж тавьж. Тэгэл яг ингээл ингэр дээр тавьсан чинь шууд нөгөө юу яа тийм л шүү дээ. Тэр доор ингээл юу болж байгааг мэддэхгүй. Тэгэл би бол зүгээр л энэ ингээл миний бүтээл гэж бодоход зүгээр хайрж урсаал яна бүтэн байна уу эртэн бүтэн байна уу гэх ингээл хайгаал бүх юм хараал тэгэл яна юм хөөрхөн юм бэл гэж бодогд юм л. Яна би ийм бүтээчлээ гэл тэгэл энэ надаас гараад ирлээ энэ миний өмч гэж бодохоор ингээл бүр зүгээр л шууд хайрж урсаал нөгөө бүх юм амар гоё тийм. Тэгэхээр яалч өнөө эмэгтэй хүн чинь бүхэлд ингээд хүн бүтээгээд ингээд төрүүлнэ гэдэг чинь бас нэрээ амар том зүйл ахгүй тий. Одоо энийг юутэй зүүрлэх юм хэлж мэдэхгүй ямарсан хүн бүтээн тэгээд тэрийг ингээд 9-10 сар гисэндээ тэгээд ингээд төрүүлээд ингээд гэдэг бол маш том ажил байдаг. За миний хувьд бол би одоо хоёр дахь хүүхдээ төрүүлээ 4 сар болж ингэж хэлсэн. Тэгээ эхнийх дээрээ бол би яг угаасаа төлөвлөж исэн 2023 оны 8 сард би эхний хүүхдээ өлгөдөж авсан. Тэгээд бол 22 оны 11 сард би яг нэг хүүхдээ охиноо осноо мэдсэн байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө төлөвлөсөн шийдсэн байсан болохоор тухайн үед бол маш их баярлж исэн. 2 зураас хараад шууд нөхөрлөгөө чатаар зургийг явуулаад гоё л аав ээж очлоо штэ гэх. Тэгээд маа нөхөр за гэж тэнийг явуулдаг. За гэж өнгөрч исэн. Тэгээд 23 онд төрсөн. Тэгээд бүр ингэж нөгөө шууд төрхөөс биш хамгийн анх жирэмсэн болсноо мэдснээс эхлэхсэн юм шүү дээ. Би тэгээд хэлчихлээ. За би шууд тавлаад яг ингэртэй тэрвэрснээ ярьчих. Тий. Тэгээ хамгийн ихний хүүхдээ бол би угаасаа нөгөө нэг 2 удаа би хийсрээр ойрхон төрсэн болохоор нөгөө нэг төрсөн гисээс гаргаж ирээ шууд ингээд нөгөө аваа авчиж байгаа шүү дээ. Жин үзэн цус мөсөн цэвэрлэнэ гэдэг те. Тэгээд авч яваад ирээд нөгөө нэг хийсээр төрсөн ээжүүд гэсэн гол нөө цээжнээр тавьдгүй байлгүй шүү дээ. Шууд нөгөө нэг за ингээд гар хөлн бүтэн 13 хошноо мошно онгорхоо энтэй ингээд чигмиг бүтэн ингээд тэгээд цаашаа жинлэх гээд ингээд аваа явчихдсан байлээ. Тэгээд хоёр хүүхдээрээ бол би 2000 хийсээр төрсөн болохоор төрсөн. Гэхдээ яг мэдрэмж гэх юм бол би тухайн үед ерөөсөө за ингээд хоёр хүүхдээ ээж болчлоо. Тэгээ хүмүүс чинь нэг төрөхтэй ингээл би тухайн үед та ээжээгээ ботсон. Ээж минь намайг төрүүлэх гэж яасан бэ боддог тий. Муухайлах. Гэтэ тэгж боддог хүмүүс байдаг л ахaltaа тий. Би бол ерөөсөө тийм юу биш. Зүгээр хүмүүс ингээл хүүхдээ хараад яна бүрэн бүтэн байна уу
тэгэл ингээл ерөөсөө хүүхдээ л бодсон. Тэгээд ээжгээ бодгочлаарэ ээж. Тэгээ дараа нь бол ингээд төрчөөд тэгээд нөгөө ээж маань угаас гадаа хүлээж ирсэн болохоор ээжтэй харагдчих юмсан. Ээжтэйгээ нэг уулзчих юмсан. Ээжтэй хүүхдээ харуулчих юмсан гэсэн тийм бодлоо шууд төрсөн үү. Тэрнээс Төрөнгөтэй зарим ээж нар эмэгтэй хүмүүс гэдэг чинь төрөнгөтэй тэр их өвдөлтийг ээж минь яаж тэсвэрлэж гарсан юм бол гээл тэгж дараа нь боддог юм тий. Дараа нь боддог юм байна. Би хоёр төрөхтэй хоёулан дээр нь за ингээд ээж болчтой юм байна да гэж бодсон яг нэг нөгөө хэлэхэд. Тий яг нэг ээжгээ бодоод асуултлаа өөж мөлөд гисэн юм байхгүй. Гэтэ мэдээж ээжгээ бодлого яах вэ? Ингээд ийм сайхан 90 сар бол өсгөж төрүүлээд тий тэрнийх нь ач буянд нь ингээд сайхан хоёр хүүхэд төрүүлсэн байна гэдгээрээ л байг баярлж ийсэн да тухайн үедээ. Тий. За тэгээд сэтгэлээс хойшоо юу ундрдаг вүлээ? Юу амьдрал яаж эхэлдэг вүлээ? Тэгэл эхний 3 хоног байгаа юм. За ер нь бол би эхлээд заяа хамгийн анх жирэмсэн болсонгоо ингээд мэдсэн талаараа яриа заяа. За би ингээд жирэмсэн болсноо ингээд мэдчихээд тэгээ би нөхөртөө шууд хэлээгүй. Нөгөө удахгүй ингээд төрсөд юм болох гэсэн байхгүй юу. Тэгээ манай охин айгу хамгийн гоё нь яг ингээд бид хоёрын танилцсан өдөр яг төрөх байсан сүүлийн хугацаанд ингээд яхад харуулсан чинь 3 сарын 31 ингээд сүүлийн хугацааны бид хоёрын танилцсан өдөр байж тараад тэнгүүдээ яг аахаа төрсөн өдрөөр 8 сарын 5-нд манай нэг төрсөн өдөр болдог байхгүй юу. Яг тэр үед нөгөө яг тэр өдөр яхад харуулаад чинь зүрхний цохилт нь орж ирээд. Ямар гоё. Тэгээ яг тэр өдөр зүрхний цохилт нь орж ирснийг мэдэнгүүтээ би яг нөхөртэй төрсөн өдрөөр нь биелэг барьсан. Ямар тэгээд манай юм шүү. Тэгээд манай охин болохоор яг бид хоёрын танилцсан өдөр яг нөгөө сүүлийн хугацаанд ингээд төрөх хугацаанд байсан байхгүй юу. Тэгэл тэр амар ингээд яг огоостой ирсэн амар тийм гоё байсан enjoy тэнгүүдээ тэгэл төрчүүл за тэгээ төрөх гэж болстой буу юм билээ буу юм болстой тэр яриад амар тэр тусмаа юмсан ер нь бол хөгшин төрөлт боллаа өөрийгөө тэг хожуу төрөлтөө тийм ээ хожуу төрсөн гэтээ юу юм бэлээ эмч нар ч аягүй амар юм бэлээ шүү дээ 28 наснаас дээшийг болохоор хожуу төрөлт тэгэл за 30-аас дээшээгээ эрсдэлтэй төрөлт тэгээ би өдөр бол бүр эрсдэлтэй төрөлт байсан тэгэл яг төрснөөс хойш болохоор эхний 3 хоног би амар тийм нэг юм жоохон хөдөлмөдөлтэй төрөөл тэгэл тэр ингээд нөгөө бүтэн ингээд суугаад хүүхдээ ингээд хөхүүлэх чинь шал өөр шүү дээ тэнгүүд яг ингээд бүтэн ингээд суугаад хүүхдээ хөхүүлж чадахгүйсэн болохоор амар тийм жоохон тэмдээ ингээд түүхтэй стресстэй жоохон зовлттой байсан. За тэгээд тэрнээс хойш биш бол хүүхдээ ингээд хараад юу зүгээр хайлт урсж байгаа юм ээ яг ингээд бүтэн суугаад хүүхдээ хөхүүлээл ингээд ямар нэг ойдлохгүй болвол тийм үү амар гоё юм байна л гэж бодсон. Тэгээ яар нь бол хүүхдэд болчоод тэгээд айгуу гоё эхний нэг 7 хоног манад ингээд хүүхд маань жоохон орой унтах нь жоохон баг гуйлж муулаад нэг дасан цогцгоол тэмэх байсан. Тэгээд тэндээс хойшоо тэгээд нөртэй шөндөө нэг сэрэл тийм болохоор айгуу гоё байсан. Юу гэдэг одоо нэг жигдэж хэлж дээ тий. Одоо бол ингээд хүүхдээ юм ингээд барайл ингээд сураал битээ болоод гоё болсон. За тэгвэл ингээд төрөөд эмгэгч мэдээж ингээд хэд хоноод биеийн байдмалыг шалгаж байгаа ингээд гаргадаг шүү дээ. Гэртээ гаргаж тий. Гэртээ гарах мөч ямар байсан. Гоё амар гоё. Яг нэг гэртэл ер нь байвал гоё юм билээ шүү дээ. Эмнэлэг бол надад аюу хэцүү байсан. Гэтэ ер нь битэр нэг тэгж амар удаагүй 2 хоноо л гарсан. Эмнэлгээс 2 хоноо л гарсан. Ер нь гайгүй нэг тийм юм уу байхгүй болвол шалгалт энэ гайгүй. Тий. Шалгалт байгаагүй манай. Айгүйх айраг сайн уусан. Тэгээд айраг сайн уугаад байхаа. Үгүй яараг гинэ. Хормог уу? Ингэний хормог сайн уугаад байсан. Тэгээд ингэний хормог сайн уугаад байвал шалгалтгүй байдаг гээл. Тэгээд ер нь ингэний хормог айгүй сайн уусан. Тэгээд ямар ч шалгалт байгаагүй. Төрхтөө шалгалтгүй байсан. Төрснөөс хойш шалгалт байгаагүй. Тэр нь айгүй тийм юу байсан. Гойсон. Яг л бүхний нэг ном журмаараа л явсан байна тий. Тэгээд хүүхдэд нэг ер нь ингээд шин
За шинж ер нь ээж нэртэй дүүх те. За гидсний дүүрэн гэж нэг асуудал манайд байсан. За тэр бол зүгээр тэрийг яаж даван туусан бэ? тэр бол бүр амар хэцүү юм байлээ. Бүр ингээл хүүхд маань ингээл дүүлж мулж байгааг нь хараад өмнөөс нь ёо хэцүү юм гэж юм. Яа нэ ямар өрөвдөлтэй юм бэ гэж нүүр нь ингээл минчидлээ улаагаад ингээл гидсэн дүүрэнгүүд бүр амар хэцүү юм байлээ. Гэтэ тэрийг бол нөгөө ингээд барай хэлсэн. 5 хоног нэг гидсэн ингээл ийж нэлээ те. гидсэн нэлээ. Тэгээ нөгөө гидсний дүүрэнгийн ингээ барай хэлгээд. Тэгээ ерөнхийдөө тэгээд тэрийг хийлгээд харьцангуй гайгүй ингээд гихэрд сурсан. Тэрнээс өмнө бол манай охин амар сайн унгадаг байсан. Гихэрдэг байсан уу? Гихэрх нь амар баг. Гэтэ ер нь төрсэн цагаас л хойш айгаа том хүн шиг унгадаг байсан. Тэр одоо бахархалтай хийж. Тий, унгадаг байсан. Тэгээд нөгөө унгаж байгаа ч гэсэн унгахаасаа илүү гихэрх нь гидсний дүүрэнгийг айгаа сайн гаргадаг юм байна гэдгийг би айгаа ойлгосон. Тэгээд барайнд яваад тэгээд ерөнхийдөө гидсний дүүрэн гайг болсон. Танах ер нь манай таач одоо 2 хүүхэдтэй. Миний алтан туршлага гэвэл бас яг л адилхан шүү дээ, ээжтэй адилхан. Тэгэл дүүрэх болгонд нь ингээл заваал яана инэ гэл. Гэтэ хаач манай октод ч нөгөө нэг дүүрч тэгээд ээжгээ зовоож байгаагүй. Ерөөсө хөхүүлээл ингээ бараг 30 минут ингээл 20 минут ингээ тэрвэл гихрүүл гэдэг читэй би зүгээр залхуунд тач юм эсвэл шүн нойр модтой ч юм хөхүүлчээл нэг тэрвэл за гихрөөсөн болоод за гэдээ ингээл тайлж онцолчдаг гэсэн. Манайх ингээл 20 минут манай нөхөр тэрээс 20 минут дайрч тэрч үзээгүй. 15-20 минут тэрээд манай охин гихэрдэггүй байсан байхгүй. Гихэрдэггүй хөхтэй юм байлээ. Тэгэл ингээл гихэрдэггүй болохоор чи заавал ингээл 15-20 минут ингээд тэрж байгаа байхгүй. Тэгэд одоо бол ерөнхийдөө харьцангуй гайгүй ингээд өргөөл нэг 2-3 минут болоод гихэрдэг болсон. Тэр нь гоё мэдрэмжтэй. Тэгээд одоо ер нь ингээд дүүрэнгийн гайгүй болоод ирэнгүүт нөгөө гайгүй гоё амар. Гэтэ ингээд ер нь бол би тэгтээ үнэхээр ээж нэрийг биширсэн. Яаж ингээл 2-3 хүүхэд гаргаад үнэхээр мундаг. За тэгэл ер нь бол тэгэл үнэхээр мундаг супер ээж нэр. Ээж дээрээ бахархдаг шүү. Одоо тэрийг дээрээ өөртөө ээж болчихвол нэг ойлгож. Тэр нэг тийм үгээд ихтэй найз нөгөө нэг хүний хүүхдийг ингээд харахад л айгу гоё идэг гэдэг. Нэг харахад л томорцсон байдаг те. Нэг харахад л ингээд баг хөлд орсон бэлгцэн байдаг те. Гэтэл тэр хооронд процесс just 9 шидэ юм болоод тэр болгоныг ээж нэр ингээд даван туулаад ард нь гараад хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлж байгаа. Гэртээ ингээд харж байгаа ээж нэртэй баяр үргэе гэхгүй. Хүүхдээ нөгөө эрүүл сарвал ингээд өсгөөд амар том болгоцсон хүмүүс. Ер нь тэгээ эрүүл сарвал биш байсан гэсэн. Ер нь гэхдээ ер нь хүүхдээ ингээд өсгөөд том болгоцсон эцэгчүүд амар мундаг байгаа байхгүй. Тэснэ бүр 3-4 хүүхд мөхтэй тэр ээж амар үнэхээр мундаг. Тэр одоо ч гэсэн ярьдаг. Бас ямар мундаг юм яаж чаддаг юм аа тэгээд болдог л ахтаа гэл. Ер нь тэгэл мундаг. Аюу мундаг санагддаг шүү. Миний хувьд бол нэрээ. За гидсний дүүрэнгийн талаар тийм энэ бол ээж болгонд л тохиолддог тий. Дүүрэнгийн дараа ямар асуудал ийсэн? Одоо дүүрэнгийнхаа асуудал дээр л явж байна. Дуусаагүй л. Дүүрэнгийн асуудал дуусаал ерөнхийдөө. Тэгээ нэг ханаад манад хөхгүй гайгүй юу байвал өвөл мөвөл төрсөн хүмүүс яадаг юм болгүй юм. Одоо бид нар нөгөө хоёулаа чинь жоохон уран цаг төрчлөө шүү дээ. Тийм болохоор ингээд харьцангуй гайгүй одоо илүү хүүхдээ ондуулчаад хоёр ингээд яриа суудаад байна. Гоё орчин байна. Тийм дээ. Тэгэхээр нэрээ мартснаас нэрээ хаана амарч байгааг хэлчихье тий. Тэр нөгөө нэг хэд хамгийн өмнөөс нэг октодоо хүүхдүүд даад өсгөн гарыг гэж яриад байсан байхгүй. Тэгээд хаана гарахаангүй хоттой ойрхон ирнэ. Гэтэ нөгөө нэг гоё ингээд ой модон дотор ч юм уу голтой ойрхон амрыг гэж ярилцж байгаад нөгөө нэг хайжаад амралтын газар хайжгаад энэ одоо байгаа газар олсон байхгүй. Тэр маань болохоор Tenora Family Resort баха. Тийм нэртэй газар байсан. Тэгээ тэр маань болохоор одоо ингээд та дараа нь харуулъя иргэн тойрноо ингээд ой модон дотор ерөөсөө ингээ амраад байж гинэ. Тэгээд ерөөсөө нялх хүүхэд гэлэхгүй ер нь хүүхдүүд бол агаар л маш чухал байдаг. Тэгээд ээжүүд маань мэдж байгаа ах тийм ерөөсөө агаар л гаргах хэрэгтэй. Одоо тархины даралттай, гин тархиндаа усчлалттай одоо юу хийж хэлэх те янз янзын хүүхдүүд хүрж байгаа шүү дээ. Тэгээд тэр болгонд бол эмчнэр ерөөсөө хүүхдээ агаар гаргал гэдэг юм байлээ. Тэгээд агаар уснаас илүү эмчилгээ гэж байдгүй гэж ихтэлсэн эмчнэр хэлсэн шүү. За тийм байна. Тэр маргааш бас аягүй гоё зураг зурна. Тэ. Юу бэлдсэн маа. Танах яв бүх юм нэг араа суугаад. Хатнаа дээр ар суулгачаал өөрөө ингээ бэлтгэгээ суугаад байгаа шүү дээ. Тэгээ маргааш гоё нөгөө октодоо онцолж байгаа байгаад зураг зурнаа. Тэгээ тэрний талаар гоё ирэл мэл гоё бичлэг бас оруулнаа гэж бодчихъя.
За өөр ээж нартай даван тулж байгаа зүйлсүүд юу вэ? За яг Анх ээж ээж нар авах л мэдчихэж байгаа л дээ. Тэгэл үгүй би тэгтээ ерөө ингэж бодсон. Би ерөөсөө яг л ерөөсөө нэг л юмыг амар сайн ойлгосон. Одоо ингээл хүмүүс ингээл амар зөвлөдөг штеп. Жирэмсэн болохоор тэгэрээ, жирэмсэн болохоор ингээрээ. Ер нь төрснийхаа дараа тэгэрээ гэдэг гэж. Би бол ерөөсөө хүнд ямар ч тийм зөвлөгөө өгөхгүй гэж би боддог. Яа тэгэхээр нөгөө би ингэж бодсон. Хүн болгоны ингэж жирэмслэлт үүрэг. Хүн болгоны бие махбод өөр. Тэнгүүд чинь ингээл яг тэр хүн шиг байна гэж хизэж байхгүй юм лээ. Тийм болохоор зүгээр ингээл анх жирэмсэн болсон бол хамгийн гоё ингээл өөртөө баярлал, өөрийгөө хайрлал ингээл ерөөсөө яг өөрийнхөө л тэр жирэмслэлтийг даван туулаад өөрийнхөө л тэр хүүхдээ мэдрээл ингэж өсгөж том болох нь чухал юм байна. Тийм болохоор тийм бол тэрнээс ч нэг ингээл тэр хүн тэгж хэлсэндээ яг ингэчгэнсэн гэсэн тийм юм бол Ингээрээ тэгээрээ тий. Одоо ингээд ингээд харж байхад бас ийдэж шүү дээ. Одоо ингээд фэйсбүүкээр зөндөө олон групп байдаг тий. Няраа хүүхдээ ээжүүд яадаг групп жилээ. Тэдгээр ингээд нөгөө нэг хүмүүс айгу өөрх нь хүүхдэд яг адилхан ээжүүд хүүхдэд ингээд тохиолдож байгаа ч гэсэн тэр ээж одоо би хүүхдтэй хэрглэж байгаа арга танаа хүүхдэд тохирохгүй байж бас болно шүү дээ тий. Тэгэхээр ээж нар бас ингээд нэг нэгнийхээ ам дамжсан ийм яриагаар би бинд аяг зөвлөгөө өгөөд байдаг ханддаг байхгүй. Одоо ингээд өвцөн үед нь ханаад хүрлээ гэхэд чинь тэр хүүхэд ямар төрлийн вируснаас олж ханаад хүрсэн юм тодорхойгүй шээ. Тэгж яах чинь манайх ийм ийм грамаар болж байгаа ингэж уу тэгэж уу гэж аяг зөвлөд өгөх юм байлээ. Тэрэн дээр ямар бодолтой байдаг вэ? Би яг тэрнэр бас айгу жоохон буруу гэж би бодоод байдаг байхгүй. Яг нөгөө хүн болгоны онцлог нь өөр байгаа шүү дээ. Тэрэндээ адилхан хүүхэд болго өөр байгаа байхгүй. Тэгмээ наа чи тэгэл болцдог шүү дээ гэж ээж нь хэлээд байдаг шүү дээ. Одоо жишээ нь ингээл өмнө нь төрсэн хүмүүс ч юм уу тэгэл болцдог шүү дээ. Тэгэл үзгүй юу, тэгчихгүй юу гэж. Тэгмээ тэр нь бас яг тухайн одоо миний хүүхдэд таахгүй ч юм уу. Тийм байх магадлалтай. Тийм болохоор яг нөгөө би ингээд өөрөө хүүхдээ ингээд мэдэрдэг шүү дээ. Одоо ингээд ээж болгонд одоо мэдэрч эхэлж байна л дээ. Тэгмээ миний хүүхд чинь нэг ингүүл ингэчдэг дээ гэсэн тийм юм байна. Тэгэхээр яг тэр үгээрээ л тэгэл яг найдвартай тэр эмчийн зөвлснөр ч юм уу. Тэгтээ яг тэр эмчийн хэлж байгааг тэгэл өөрийнхөө арга барилтай мэрэгжлийн үнэ тий. хослуулаад ингэж яг мэрэгжлийн үнэ зөвлөгөө тэгээд ээжийн мэдрэмж хоёрыг аягүй хосолтой их надад санагддаг шүү дээ. Тэгээд би тэр фэйсбүүкээ ээжний өгж байгаа зөвлөгөөг олвол хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь тэгээд нэг тоодог байна гэж би бодсон. Бас тэгэл ингээл нэг жирэмсэн болонгууд яг л одоо энэ йог л хий. Тэгэх юм бол ямар ч урагдлахгүй төрн мэдэр гэдэг бол амар худлаа юм шиг санагдав. Би йогт явсан. Тэгээд худлаа байсан ба. Тэгээ ер нь яг нөгөө хүүхний онцлогоос тэгэл яаж төрж байгаа ямар ч зүйл тохиолдож болно шүү дээ. Тэгэхээр тэрнээсээ болох юм байна гэж бас бодсон юм. Манайх танахгүй. Манайх ард л гэдэг шиг биш үү? Тийм юм байлээ. Тэгэхээр гой жирэмслүүд өөрөөрөө яг гой жирэмсэн байгаа цаг хугацаа яг өөрөө ингээл ямар идмээр байгаа юм уу тиймэр байгаа зүйлээ хийгээл ингээл яг гой байгаа. Тэгээд төрснийхаа дараа ч тийм байх гоё юм байна гэж бодсон. Тэгэхээр ээж болгоны бие физиологи өөр, ээжээс төрж байгаа хүүхэд болгоны бие физиологи өөр. Тийм болохоор манайхаа ээж намаа бас шүүл төртөө энэ дээр хандаарэ гэж хэлмээр байна. Бас нэг нэрээ зөвлөгөө зөв. Гэхдээ тэр зөвлөгөөнд дундаас ээж намаатай авахыг аваад хайхыг хаяад тэгвэл бас зүгээр ахаа гэж бодож байна. За өөр чинь за одоо ингээд ер нь хоёр хүүхэдтэй болсон чинь нэг хүүхэдтэй байгаагаас одоо ялгаа нь ямар байна? За ялгаа ёо. Дараа нь би бас ингээ өөрөө бодож үзэж байгаа байхгүй. Одоо би нэгтэй байгаа шүү дээ. Тэгээд нэг хүүхэдтэй хизээч одоо ингээд нэг хүүхэдтэй бай гэж бодохгүй. Хоёр хүүхэдтэй ч юм уу, гурван хүүхэдтэй ч юм уу болно гэж бодонгууд ер нь чамд одоо ингээд ялгаа нь юу байна? Гой тал нь юу байна? Мэдээж хэцүү гой тал. Хоёр талаа байгаа тий. Хоёр. Аха. Юу зөвлөмөр байна? За миний хувьд болохоор нэг хүүхэдтэй байх үед бол юу байсан? Яг ингээд нөгөө нэг бүх юм ном журмынхаа дагуу ингээд цаг хугацаа ингээд өдөр болгон яг нэг юм хийсээр хагаад нэг мэтгэд хүүхэд маань хүрээл хүлд ороод ингээд явсан байхгүй юу? Ачаал баг байсан гэх юм уу? Тэгээд манай том охин ч нөгөө нэг өвөл бишээ 8 сар төрсөн. Тэгээд яг ингээд нэг гэрээсээ намар болоод тэгээд өвөл болоод гэртээ суудсан байхгүй юу ерөөсөө. Тэгээд яг тэр өдөржин гэртээ хоёрхан өнждөг. Тэгсэн нэг юм хийсээр хагаад тэгээд нэг ой хүрцэн санагддаг. Одоо ингээд яг хоёр хүүхэдтэй болчихлоо ачаал бол мэдээж хамаагүй хоёр дахин нэмэгчил гэсэн үг шүү дээ. Тэгээд томьёогоо
хадгалаад нөгөө нэг нь хоёрын маань идэж уух нь унтах мөртлөө ингээд цаган зүүж өглөө. Дээчэр хооронд чад ингээд нойр авчих юм чихгүй байхгүй ерөөсөө. Энэ бол хамгийн ихний жишээл гэж хэлмээр байна. Тэгээд ачаад бол нэгдүгээр маш их ихсдэг юм байлээ. Хоёрдугаар гэх юм бол нэг нь ханаад хүрэхээр нөгөөд нь дагаад хүрчдэг юм ерөөс. Нэгийг нь хүрэх нөгөөд нь халдаахгүйгээр идгээчээд та гэж мянга гэжээгээд тэгэл тэр вирус гэр дотор явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгэл хүссэн үсээгөө хүрдэг юм байлээ. Тий. За дараах 3 дахь гэх юм бол шүү дээ. 3 дахь гэх юм бол за ээж болгол мэдж байгаа хүн. Тэгэхээр нөгөө нэг тэг стресс ядралт бол 2 дахин нэмэгддэг юм байлээ ээж хүнд. Гэхдээ яг хөө тэрийг тэгээд ээж нар бүгдээрээ даван туулаад явж байгаа. Мэдээж гэртээ сууж байгаа ээж болгон тодорхой хэмжээний стресстэй зүйл байгаа. За тэгээд уурлах бухимдах зүйл зөндөө байгаа. Тэгээд тэр болгоныг маань ингээд ухаалаад аваад маш их төвчээртэйгээд аваад тийм ээ даван туулаад явж гин гэж бодож гин. Тэгээд нэг ээж хүчингээ гэртээ суугаад хүүхдүүдэд хараад байж байгаа ч гэсэн ингээ нөгөө нэг нийгмээс жоохон ингээд тусгаалагдаад байгаа шиг тэр мэдрэмж маань надад бас ихэндээ ингээд даван тулах жоохон хэцүү байсан. Тэгээ би чинь нөгөө нэг яагаад гэвэл хүүхэдтэй болохоос өмнө маш их тийм амар активны амьдралтай хүн байсан байхгүй юу. Ингээл тэг өдөр орон фитнест яваад, спиннинд яваад тэгээд гүүг айгуу дуртай, дугуй унах бас маш дуртай байсан. Тэгээд дугуй ундаг айгуу тийм спортлог айгуу идэвхтэй амьдардаг байсан байхгүй юу. Тэгээд ингээд нөгөө нэг хэдий төлөвлөж байгаа охиноо олоод гаргасан ч гэсэн яг нөгөө нэг гэрч суучихлаар чинь хүний тэр бүх темп алдагдаад ирэхлээр ингээд нэг өөрийгөө ямар нэг юмас хоцроод байгаа юм шиг мэдрэмж төрөөд тэгээд тэрэндээ би жоохон ингээд анхандаа стресстэй байсан. Мэдээж хүүхдүүдэд хараад би болоод хамгийн анх жаргалтай гэж өөрийгөө боддог. Нийгмээс тусгаалгаад байгаа хэдий мэдрэмж бол төрхийн хувьд бол эхэндээ бол төрж исэн. Одоо бол тэрнтэйгээ бол илэрсэн. Ягаад гэвэл эмэгтэй хүн чинь байгалийнхаа жамын ёсороо тий хүүхдээ хамгийн гол нь эрүүл саргал өсөх нь л одоо миний хамгийн том үүрэг юм болов уу гэж би үүрэг хариуцлага гэж хүлээж авч байгаа. Тэрнтэйгээ ч угаасаа эвлэрсэн. Тэгэхээр тэр мэдрэмжийг бол ингээд даван туулахад ихэндээ хэцүү байж одоо бол эвлэрээд одоо даван туулсан гэх юм уу. Тэгээд ингээд маань бас миний хажууд дах нөхөр маань бас маш их систем болсон. За тийм миний хараа одоо эн чинь ээж болгоно тийм ээ энэ ингээд даван туулдаг тийм болохоор удахгүй тийм ээ одоо нэг камбэк хийх цаг ирнэ тэр авчаан хүлээчгээ гэдэг ингээд аяг сэтгэлийн дэм өгдөг тийм болохоор даван туулахад бол нэлээд амархан байсан. За тэгээд манай охин болж өгнө гэсэн чинь найз маань хүүхэд яг уйлагнаа те. За тэгээд ээж нартай хандаж хэлэхэд тэр маань дөнгөж нөгөө нэг сэтгэл тийм ээ даван туулж асуудлуудаа гэж ярилцаад энэ хүргээд бичлэгээ өндөрлөхөөс аргагүй боллоо. Тэгээд жаахан богинохон болсон бол уучлаарай. Тэгээд дараагийн бичлэгээрээ илүү ээж нартай зориулсан тийм ээ туршлага тийм ээ тохиолдож байгаа зүйлсүүдээ хэрхэн даван туулаад таатаа хаваатаж байгаа гэж бодож байна. Тэгээд хүүхдүүдээ эрүүл сарвал өсгөж байгаа бүх ээж нартай баяр хүргэе. Тэгээд өшөө илүү хичээгээрэй. Өшөө жоохон хичээчих юм бол хүүхдүүд нь удахгүй том болоод тэгээд ээж нар камбэк хийх цаг удахгүй ирнэ гэж хэлмээрээ. Тэгээд бичлэгтээ минь хамтдаа байсан та нартай баярлалаа. Тэгээд би тэгээд гэдэг үгийг аягүй хэлдэг шүү нэ намайг уучлаарай. Тэгээд өмнө би нөө бичлэг хийж байгаа тэгээд гэсэн чинь чи ямар их тэгээд гэж хэлдэг юм гээд намайг нөө нэг DM-ээр ороод ирсэн байхгүй юу. Хүмүүс чат бичээд тэгэхээр энэ сул талыг маань уучлаарай. Тэгээд цаашдаа аль болох хэлэхгүй бахыг хичээнэ гэж бодож байна. За ингээд хүүхдүүдээ памперс энтригэн солио, хооллоо. Тэгээд та нартайгаа дараагийн бичлэгээрээ удахгүй иргээд уулзнаа. Баяр таа.